Hi guys, харсамруудад тавтаа марил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол тэр эмэгтэй жирэмсэн байсан 2 дахь хүүхдээ төрүүлэхэд хийтгэн 7 хоног үлдсэн. Гаднаас нь харахад бол тэд төгс гэр бүл шиг харагдаг. Алдартай нөхөр, хөөрхөн хүү, сайхан амьдрал, мэргэжлийн карьертай. Гэхдээ тэр гэрийн хаалганы цаана бол хүмүүсийн төсөөлөөгүй зүйл болж байсан. Нэг орой нөхөр нь хүүтэйгээ гэртээ ирэхэд эхнэр нь хувцсны шүүгэн дотор толгой руугаа буудуулсан байдалтай олдсон. Гэр нь дээрэн болсон мэт харагдаж байсан. Гэхдээ цагдаа нар нэг аимшигтай зүйлийг шууд анзаарсан. Юу ч хулгайлагдаагүй байсан. За хэрвээ та нар мөн бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Белина болон түүний эхэр Бренда 1968 оны 12 сарын 30-нд Carol болон Tom хоёрын гэрт төрж мэндэлсэн. Тэдний гэр бүл бол аль хэдийнэ 3 хүүтэй байсан учраас Carol охин төрүүлнэ гэдэгтээ бол маш их баяртай байсан. Гэтэл ганц охинч биш бүр 2 ихэр хүүхэд төрүүлсэн нэг нь гайхаж цочирдож хүлээж авсан. Яагаад тэгэхээр тэр өөрийгөө ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ огт мэдээгүй. Белина болон түүний ах дүүс Texas мужийн Nacogdoches хотод өссөн бөгөөд маш ядс жаргалтай хүүхэд насыг өнгөрөөсөн. Белина өөрөө маш эрч хүчтэй, идэвхтэй, спортод үнэхээр дуртай. Ялангуяа сагсан бөмбөг бол хамгийн дуртай спорт нь байсан. Тоглохгүй үедээ хүртэл тэмцээн үзэж өөрийгөө хэрхэн сайжруулах талаар тэмдэглэл хийж бичдэг байсан. Тэр бол амьдралд маш их тэмүүлэлтэй, зорилготой хүрэхтэй сайн, хүмүүстэй амархан нөхөрлөж чаддаг энгийн нэгэн охин байж. Том болох тусам Белинда хүмүүст туслахыг хүсдэг гэдгээ ойлгосон. Эхэндээ совилогч болно гэж боддог байсан ч дараа нь тусгай хүрэгцээд хүүхдийн багш мөн сагсан бөмбөгийн дасгалжуулагч болох мөрөөдөлтэй болж хожим нь энэ 2 мөрөөдөл нь хоёулаа биелж чадсан. Түүний өөр нэгэн бас нэг мөрөөдөл бол гэр бүл зохиож олон хүүхэдтэй болж өөрийн шигээ өнөр нүтгэн халуун дулаан гэр бүлийг хүсэж эхэлсэн. Белинда бол хүүхдүүдтэй маш сайн харьцдаг хүн байсан. Түүний гэр бүл үнэхээр нэгт нямбай холбоотой байсан. Эцэг эх нь түүнийг маш их хайрлаж, үргэлж дэмждэг. Ах дүү нартайгаа ч гэсэн маш дотн харилцаатай байсан. Белинда үнэхэрийн аз жаргалтай хүүхэд насыг өнгөрөөсөн. Тийм болохоор мөрөөдлүүд нь бол түүнд хизээч хүршгүй хол мэт ерөөсөө санагдж байгаагүй. Ахлах сургуулаа төгсөөд Белинда орон нутгийн коллежид орсон ч гэртээ амьдарсаар байсан. Гэхдээ тэр илүү бие даасан амьдралыг хүсэж эхэлсэн. Тийм учраас ажил хийж эхэлсэн. Нэг биш бүр 3 зэрэг ажил хийдэг болсон. Белиндаг бол хүмүүс хөдөлмөрч, зоригтой хүн гэж мэддэг байсан. Эцэст нь өөрийгөө тэжээх хэмжээний мөнгө цуглуулад гэрээсээ гарч хамгийн дотны 2 найзтайгаа хамтарч амьдарч эхэлсэн. Белина ахлах сургуулаасаа үерхэж эхэлсэн залуутайгаа сүү тавьсан ч гэсэн тэр залуу нь араар нь тавьсан. Үүнийг мэдсэн даруйда Белина харилцаагаа дуусгаж эргэж хараагүй. Энэ явдал бол Белинда ямар хүн байсныг маш тодорхойлдог. Тэр хэний ч доромжлогийг дэвчдэггүй байсан. Дараа нь Белинда амьдралдаа том өөрчлөлт хийж Остины их сургууль руу шилжсэн. За энэ сонголт нь бол санамсаргүй байгаагүй. Түүний ихэр Брендан мөн тэнд сурдаг байсан. За харин яг энэ сургууль дээр Белинда ирээдүйн нөхөр Дэвид Темплтэй танилцдаг. Дэвид бол Texas мужийн Katy хотоос гаралтай. Тэр Kenneth болон Marilyn Temple хоёрын дундах хүүхэд байсан. Хүмүүс нэг дунд хүүхдийн синдром гэж ярьдаг ч Дэвидийн хувьд бол тийм зүйл огт байгаагүй. Эцэг эх нь түүнийг маш их эрхлүүлдэг, ах нартай нь илүү хатуу ханддаг байсан бол Дэвид бараг бүх зүйлээс мултарч чаддаг байсан. Katy гэдэг хот бол ер нь бол спортын айгүй олон фанатуудтай, ялангуяа ахлах сургуулийн хөл бөмбөг бол тэнд маш том зүйлтэй тооцогддог байсан. Дэвид багасаа спортод дуртай, хөл бөмбөгөөр маш их хичээлж эхэлсэн. Ахлах сургуульд тоглож эхэлсний дараа түүний нэр хүнд бол улам өссөн. Katy шиг жижиг хотод бол сайн хөл бөмбөг тоглогч гэдэг бол шууд л алдартай болно гэсэн үг. Найзууд, багш нар, эцэг эхчүүд хүртэл онцгой ханддаг. За тэгээд үүний адилаар Дэвид ч гэсэн бүх хүний анхаарлыг татаж эхэлсэн. Гэтэ түүнийг маш түрэмгий хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Хэрвээ чи түүний багийн найз эсвэл ойрын хүн биш л бол Дэвид бол чамд эвгүй хандах магадлал нь маш өндөр. Хүмүүс түүнийг Temple of Doom буюу сүрлийн сүм гэж хочилдог байсан. Учир нь тэр талбай дээр ч бодит амьдрал дээр ч гэсэн маш догшин зантай. За зарим хүмүүс бол түүнийг стероид хэрэглэдэг байсан байж магадгүй гэж таамагласан ч энэ нь бол хизээж батлагдаагүй. Тэр үед бол нэг тийм стероидын шалгалт эдэр бол хийдэггүй байсан. Эцэг эхийн түүнийг эрхлүүлж өсгсөн хүүхдүүд түүнээс айдаг. Багш нар зан авирыг нь ихэвчлэн үл тоодог байсан. Дэвидийн мөрөөдөл бол том сургуульд хөл бөмбөг тоглож дараа нь NFL-д хүрэх байсан. Гэхдээ тэр ердөө 180 см өнөртэй байсан учраас том сургуулиуд бол түүнийг хангалттай том биш гэж үзсэн. За ингээд түүний хөл бөмбөгийн мөрөөдөл нь
үүрсэн. Ингээд эцэст нь тэр Остины их сургуульд илсэн. Тэнд Дэвид болон Белинда хоёр танилцсан өдрөөсөө эхлээд тэд бараг сайшгүй өдөр болгон хамт байх болсон. Дэвид бол үерхэж байгаа эмэгтэйгээ маш их хайрлаж хамгаалдаг хүн гэж ярьдаг байсан. Гэхдээ тэр хамгаалтан заримдаа хэтэрхий аюултай хэмжээнд хүрдэг байсан. Хин нэг нь Дэвидийн үерхэж байгаа эмэгтэй рүү зүгээр л инээмсэглэхэд тэр бол бүр зодтолтод бэлэн болчихдог байсан байна. Тэр үед хүмүүс тэднийг үнэхээр сайхан харилцаатай хосууд гэж хардаг байсан. Дэвидийн эцэг их Белиндад үнэхээр хайртай байсан, спортод дуртай зан нь Дэвидтэй төгс зогсдог байсан. Гэхдээ Белиндад ойр байсан хүмүүс нэг зүйлийг анзаарч Дэвидтэй үерхэж ихснээс хойшоо Белиндагийн зан чанар нь бол маш их өөрчлөгдсөн гэж харсан байна. Өмнө нь Белинда ирч хүчтэй, өөрийн гэсэн бодолтой, хэлэх гэснээ хэлдэг, давмгай зантай байсан бол Дэвидтэй үерхэж ихснээсээ хойш маш дуулууртай нэгэн болж хувирсан. Хүмүүсний хэлснээр Белинда зөвхөн Дэвидийг баярлуулахыг хүсдэг болсон. Заримдаа өөрийгөө хамгаалах ёстой үедээ ч гэсэн дугуй өнгөрдөг. Харамсалтай нь энэ байдал уламд ордохыг найз нөхөд гэр бүлийнхний зүгээр л харсаар байсан. Түүний өрөөний найз болон түүний ихэр Бранда хүртэл Дэвидийн талаар санаа зовж байгаа хэлсэн ч Белинда Дэвидэд улмал ойрцоор байсан. Үүнтэй зэрэгцээд Дэвид Белиндаг өөрийнх нь гэр бүлээс баг багаар холдуулж эхэлсэн юм шиг харагдав. Өмнө нь Белинда 7 хоног бүр гэрлүүгээ залгаж баяраар заавал хардаг байсан бол тэр бүх анхаарлаа зөвхөн Дэвидэд төвлөрүүлж эхэлсэн. Удалгүй тэд Шака нэртэй нохоотой болсон. Дараа нь Дэвид хөл бөмбөгийн талбай дээр Белиндад гэрлэх санал тавьж ингээд тэд 1992 онд сургуулаа төгсөөгүй байхдаа гэрэлсэн. Үүний дараа хоёулаа боловсролын чиглэлээр магистра хийхээр шийдсэн. Дэвидийн эцэг их хурмын зардлын ихийг дааж тэднийг маш их дэмжсэн. 1993 оны орчимд магистра дуусгаж байх үед Дэвидэд нэгэн ахлах сургуулийн хөл бөмбөгийн туслах дасгалжуулагч болох санал ирсэн. Мэдээж тэр шууд зөвшөөрсөн. Дэвид дасгалжуулагч болох гэж байгаадаа баярлсан ч өөрийн төрсөн нутаг Кейри рүү буцаж нүүх гэж байгаадаа бүр ч их баяртай болсон. Белинда ч гэсэн тусгай хэрэгцээт хүүхдийн багшаар ажилд орсон. Гаднаас нь харахад бол тэд төгс амьдралтай хосуучийг харагддаг. Белинда шинэ хуршүүдтэйгээ маш хурдан найзалж хаанч амархан дасан зохицдог хүн байсан. Харин Дэвид бол эсэргээрээ маш хаалттай хүн хിവэрэ үлдсэн. Хүмүүс түүнтэй ойртож дотносоход хэцүү гэж ярьдаг байсан. Гэхдээ яагаад ч юм тэдэнтэй бол нэг гэр бүл маш ойр дотн болсон. Quentin Harlan гэдэг дасгалжуулагч Дэвидтэй хурдан найзалсан бол түүний эхнэр Тами Белиндатай дотн найзууд болж эхэлсэн. Энэ хоёр хос бол Дэвид болон Белиндагийн харилцааны дотор юу болж байгааг хамгийн ойроос харсан хүмүүсийн нэг. Белинда Тамид Дэвид өөрийг нь араар нь тавьж байж магадгүй гэж хэлдэг. Гэхдээ бол түүнд ямар нэг нотлох баримт байгаагүй. Тиймээс нөхөртөөгөө энэ талаар шууд ярилцаагүй. Тэр мэдрэмжээ дотроо дарж бүх зүйл сайжирна гэж найдаж эхэлсэн. Тэгээд 1994 онд тэд анхны хүүхдээ хүлээж байгаагаа мэдэж хүүтэй болно гэдгээ мэдсэн тэр мөчөөс эхлээд тэдний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Ингээд 95 оны 4 сарын 13-нд Avon Temple төрсөн байна. Avon бол Белиндагийн амьдралын хамгийн том гэрэл гээгэнэсэн. Тэр ээж болно гэдэгтээ үнэхээр их баяртай байсан бөгөөд мэдээж гайхалтай сайн ээж болж чадсан. Өмнө нь хэлсэнчлэн Белинда олон хүүхэдтэй болохыг хүсдэг байсан учраас Avon түүний мөрөөддөг өнөр өтгөн гэр бүлийн эхлэл нь болсон. Дэвид ч мөн адил аав болсондоо баяртай байсан. Ялангуяа хүүтэй болсондоо бүр их баярлаж догдолж хүлээж авсан. Гэхдээ сонирхолтой нь хүүтэй болсон мөртлөө Белиндагийн гэр бүлийг амьдралдаа ойртуулах сонирхолгүй хിവэрэ байсан. Үүндээ Белиндагийн ихэр нь хэлэхдээ Дэвид бол зориуд Авоныг тэдний гэр бүлээс хол байлгаж байгаа юм шиг санагддаг байсан талаараа ярьсан. Үүний цаана хяналтнаас өөр шалтгаан байгаагүй мэт харагдаг. Яагаад тэгэхээр Дэвид Темплийн хамгийн их хүсдэг зүйл нь бол хин нэгнийг хянаж өөрийнхөө үгэнд оруулж яг л нэг дарангуулагч мэт байхыг хүсдэг байсан явдал байгаа. Белинда ч гэсэн нөхрийнхөө хүснээр бүх зүйл явах ёстой гэдгийг мэддэг байсан. Белинда яагаад нөхөртөө тийм дуулууртай байсан шалтгааныг бол бид хизээж бүрэн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ олон хүн түүнийг бол Дэвидийн юу хийж чадах вэ гэдгээс нь айдаг байсан гэж боддог. Avon төрсний дараа Белиндагийн ажил мэргэжлийн амьдрал бол улам дээшилсэн. Тэр Кейти ахлах сургуульд тусгай хэрэгцээт хүүхдийн багш мөн сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажилд орсон. За энэ бол яг түүний мөрөөдлийнх нь ажил байсан. Одоо түүнд хүүхэд нь байна, карьер нь байна. Дээрээс нь өөрийнхөө дуртай спортороо хүүхдүүдийг дасгалжуулж байсан.
Белиндаг бол ямар гайхалтай багш байсан талаар үгээр хэлэхэд ч хэцүү. Тэр сургуультай маш идэвхтэй оролцдог байсан. Сурагчдаа үнэхээр хайрладаг, сургуулаач хайрладаг, багш нар сурагчид гээд бүгд л Белиндад хайртай байдаг байсан. Тэр өдөр бүр урам зориг өгөх ишлэлүүдийг имэйлээр хүүхдүүд рүүгээ илгээдэг байсан. За ерөнхийдөө бол ингээд ажилдаа амар дуртай, хийж байгаа зүйлээ үнэхээр хүсэж хийдэг, өөрийнхөө сурагчдад бол аав ээжээс нь илүү их хайр халамжийг түгээж чаддаг тийм л мундаг багш байсан юм шиг надад санагдсан. За гэхдээ түүний амьдрал бол гаднаасаа харагддаг шиг төгс байгаагүй. Белинда ээж болсон, дасгалжуулж байгаа, багшилж байгаа, хүссэн бүхнээ хийж байсан ч гэсэн гэрт нь бол нөхцөл байдал огт өөр байсан. Дэвидийн хяналт нь бол бүр хэмжээнээс гарсан. Тэр бүр Белинда болон хүүхэд нь ямар брэндэнд хувцас хүртэл өмсөхийг заадаг болсон. Найзууд болон хөршүүд нь Дэвид дэрэгдээ байх үед Белинда огт өөр хүн шиг болдгийг анзаарч эхэлсэн. Белиндад байсан өчүүхэн ч гэсэн бие даасан байдал Дэвид гарч ирэхэд шууд алга болдог байсан. Тэднийг мэддэг хүмүүсийн хэлснээр Белинда Дэвидээс өөр амьдралтай байх эрх байхгүй мэт санагдаж эхэлсэн. Хамгийн уур хүрмээр нь бол Дэвид өөрөө нууц амьдралтай явж байсан. Өмнө нь дурдсан хамт ажилдаг дасгалжуулагч Quentin болон Дэвид хоёр нэг эмэгтэй дурлсан. За түүнийг бол Heather Scott гэдэг байсан бөгөөд мөн л сургуулийн багш байсан. Энэ гурвын харилцаа бол үнэхээр хачин байсан. За ерөнхийдөө бол хамгийн түрүүнд Heather-т сэтгэлтэй болсноо илэрхийлсэн хүн нь Quentin, гэхдээ жинхнээсээ араас нь хөөцөлдөж эхэлсэн хүн нь Дэвид байсан. Дэвид болон Heather хоёрын харилцаа сэтгэлнэлээс эхэлсэн. Тэд өдөржин хоорондоо имэйлүүд явуулдаг байсан. Quentin ч гэсэн Heather-т имэйл явуулдаг байсан ч гэсэн Heather бол түүнд тийм ч сонирхолтой байгаагүй, харин Дэвидэд илүү татагдж байсан байгаа. Дэвид ажил дээрээ хизээж хурмын бөгж зүүддэггүй, Белиндагийн талаар бараг ярьдаггүй байсан учраас бусад багш нар түүнийг эхнэрээ араар нь тавьж байгааг мэддэггүй байсан. Харин Quentin л үүнийг мэддэг байсан. Heather өөрөө хүртэл Дэвид гэрэлсэн гэдгийг эхэндээ мэдээгүй. Тэд 7 хоног бүр хамтдаа happy hour-д явдаг байсан бөгөөд хүмүүс тэднийг үерхдэг гэж боддог байсан. Энэ happy hour гэдэг нь болохоор хоол болон уух юмны газрууд яг энэ happy hour-ийнхаа үеэр хямдралтай юмнууд зардаг. За Heather болон Дэвид хоёр бараг л албан ёсны хос мэт харагддаг байсан. Харин Белинда бол энэ хооронд юу ч мэдээгүй. Өмнө нь Белинда Дэвид өөрийг нь араар нь тавьж байж магадгүй гэж сэжилдэг талаар би дурдсан. За үнэндээ мэдээж тэр нь зөв байсан. Гэхдээ түүнд ямар ч баталгаа байгаагүй, бас энэ талаар юм хэлхээсээ айдаг байсан юм шиг байгаа. Харамсалтай нь Дэвидийн хийдэг муухай зүйл бол зөвхөн энэ хууралт байгаагүй. 98 онд тэр хэдэн 7 хоногийн турш Белиндатай нэг ч үг ярихгүй байсан удаатай. Тэр Белиндад маш муухай ханддаг байсан. Бусдын өмнө хүртэл түүний гадаа төрхийн талаар доромжилсан зүйлсийг ярьдаг байсан. Ялангуяа Evan төрсний дараа Белинда өмнөхөөсөө жин нэмсэн талаар байнга хэлдэг байсан. Хүүхэдтэй болохоосоо өмнө турхаа байсан гих мэтэр маш харгас үгийг бусад хүмүүсийн өмнө хэлдэг байсан. Мэдээж Белинда энэ үед маш аз жаргалгүй байсан. Гэхдээ тэр бусдын өмнө үргэлж бүх зүйл сайхан байгаа мэт дүр үзүүлэхийг хичээдэг байсан. Цөөхөн ойрын найзууд нь л үннийг мэддэг байсан. Бусад хүмүүсийн хувьд Белинда бол хайр халамжтай, аз жаргалтай, эхнэр мэт л харагдаж чаддаг байсан. Тэр жилийн дунд үеэр Дэвид Белиндатай дахин ярьж эхэлсний дараа тэд хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа мэдээд харин хоёр дахь хүүхэд нь бол охин байсан. Тэд түүнд Aaron гэдэг нэр өгөхөөр шийдсэн. Эхний жирэмслэлтэйгээ адил Белинда дахин хүүхэдтэй болж байгаадаа маш их баяртай байсан. Бүр дээрээс нь охин гэдэгтээ бол бүр догтолж хүлээж авсан. Дэвид эсэргээрээ ямар ч баярлсан шинжтэй харагдаагүй. Үнэндээ тэр энэ хүүхдэд бараг л ёо яах гэж гисэн байдлаар ханддаг байсан. За ингээд Дэвид бол Белиндаг жирэмсэн боллоо гэд ерөөсөө сайхан хандаагүй, өмнөхөөсөө дээрдэхгүй ханцаар байсан. Белинда шинэ хүүхдэд хэрэгтэй бүх бэлтгэлийг ганцаараа хийсэн. Тэр хүүхдэд хэрэгтэй бүх зүйлсийг худалдаж авч, ор дэвсгэрийг нь бэлдэж, өрөөг нь хүртэл ганцаараа будсан. За мэдээж Дэвид бол хуруугаач хөдөлгөөгүй. Тэр Дэвидээс олон удаа тусламж хүссэн ч Дэвид бол огт юу ч хийгээгүй. Яагаад тэгэхээр мэдээж шинэ найз охин Heather-тэйгээ завгүй байсан. Heather-ийн тухай ярихад тэр эцэст нь Дэвид гэрэлсэн гэдгийг мэдсэн. Гэхдээ энэ нь бол түүнийг ерөөс зогсоогоогүй. Дэвид гэрэлсэн, дээрээс нь удахгүй дахин хүүхэдтэй болох гэж байгааг мэдсэн ч Heather түүнтэй харилцаатай байхыг хүссээр байсан. Энийгээ ч гэсэн үргэлжлүүлсээр байсан.
1998 он дуусах төхөж яхад Белинда хүүхдээ ганцаараа бэлтгэхийг хичээсээр байсан. Тэр баяр хөөрөө хадгалагыг оролдож байсан ч гэсэн мэдээж дотроо бол зүрх нь маш их шархалж исэн. Нөхөр нь ямар нэгэн зүйл нууж байгааг тэр бараг л мэдчихсэн. Үүний хажуугаар тэр ажиллаж гайхалтай багш хിവэрэ байж сайн ээж байхыг зэрэг амжуулах гэж хичээж исэн. Крисмас ойртож байсан бөгөөд Белинда Эванд бол хамгийн сайхан Крисмас бэлгийг үнэхээр хүссэн. Тэр үүнийхээ төлөө маш их хичээсэн. Гэтэл энэ үед бол Дэвидийн хайхрамжгүй байдал шинэ хүүхэдтэй сонирхолгүй байгаа нь улам ил болж эхэлсэн. 12 дугаар сарын сүүлээр Крисмасийн дараахан Белиндагийн ихэр Бренда Канзас мужаас Texas руу нисэж ирсэн. Учир нь Белинда жирэмснийхээ сүүлийн саруудад орсон байсан. Тэр үед 8 сартаа жирэмсэн байсан бөгөөд эрт төрөх магадaltaй гэж үзэж байсан. Мөн тэд 12 сарын 30-нд болдог төрсөн өдрөө хамт тэмдэглэхийг хүснэ нь энэ байсан. Бренда хотод байсан тэр хитгэн хоногт Дэвид Белиндад ямар аимшигтай хандгийг өөрийн нүдээр харсан. Дэвид олон удаа 8 сартаа жирэмсэн эхнэрээ тархан гэж дууддаг байсан. Тэд шинэ хүүхэд төрөх гэж байгаа учраас мөнгөө хэмнэхийн тулд бие биедээ том Крисмасийн бэлэг авахгүй гэж тохирсон. Гэхдээ Белинда бол ядаж жижигэн ч гэсэн дулаахан бэлэг өгнө гэж бодсон. Гэтэл Дэвид бол түүн төрсөн өдрийн бэлэг ч өгөөгүй, Крисмасийн бэлэг ч өгөөгүй. Энэ нь бол Белиндагийн сэтгэлийг үнэхээр шархлуулсан. Харин тэр өөрийн нууц амраг шуламдаа нэгэн алтан зүйлд бэлгэлсэн. Тэдний охин төрөхөд ердөө 2-3-7 хоног үлдсэн. За бүр хизээж төрж магадгүй байсан үеэр Дэвид бол ан хийх аялалд явна гэж Белиндад хэлсэн. Ингэж худлаа ярьчаад Дэвид Хаттертэй хамт ажлын газрынхаа хүмүүстэй парын дээр цуг байсан. За тэгээд мэдээж хамгийн галзуу зүйл нь бол тэр энэ бүхнийг ерөөсөө нууцаар хийдэг байсан. Бүр хамт ажилтнуудынхаа өмнө эхнэрээ яаж хуурч байгаагаа бахархаж ярьдаг байсан байна. Ингээд 1998 оны 1 сарын 11-нд ирсэн Белинда төрөхөд ердөө 1 эсвэл 2-7 хоног үлдсэн байсан. Тэр өмнөх шигээ сайн унтаж чадаагүй. Нэгт тэр жирэмсэн байсан. Хоёрдугаар тэдний хүү Эван нь өвөл байсан болохоор ханаа хүрсэн өвдсөн байсан. Эван халуурч байсан учраас Белинда шүнжин бараг унтаагүй, хүүгээ асарсан. За мэдээж Дэвид босож туслаагүй. Гэсэн ч тэр 3 настай өвчтөе хүүхдээ цэцэрлэг рүү нь явуулахаар шийдсэн. Яагаад тэгэхээр тэр ажилласаа чөлөө авч чадахгүй байсан. Дэвидтэй ярилцаж хэрвээ Эван цэцэрлэгт байхааргүй өвдвөл Дэвид очиж авах талаар тохиролцсон. За удалгүй Белинда цэцэрлэгээс дуудлага авсан. Эваны халууны хэмжээ нэмэгдсэн, хоол идэхгүй, маш муу харагдаж байсан учраас хин нэгэн ирж авах хэрэгтэй болсон байна. За мэдээж Дэвид ирээгүй. Белинда түүн рүү олон удаа залгасан ч Дэвид уцаа аваагүй. Ингээд Белинда ажилласаа чөлөө аваад Эваныг авахаар явсан. Тэр хүүгээ гэртээ авчирсан ч өөрөө буцаад ажилдаа очих шаардлагатай болсон. Яагаад тэгэхээр түүнд багш сурагчдтай хийх хурал товлогдсон байсан байна. Белинда дахин Дэвид рүү залгасаар байсан бөгөөд эцэст нь 12 цаг 15 минутын үед холбогдсон. За энэ удаа Дэвид гэртээ ирээд Эваныг харж үлдсэн болохоор Белинда ажил руугаа буцаж явж чадсан байна. Уулзалтаа дуусгасны дараа Белинда ойролцоогоо 3 цаг 30 минутын орчимд ажилласаа гарсан. Тэр эхлээд Дэвидийн эцэг эхийн гэрлүү очиж тэдний хийсэн шөлтөө хоолыг аваад гэрлүүгөө явсан. Дэвидийн хэлснээр Белинда 4 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед Белинда маш их ядарсан байсан болохоор жаахан амрахыг хүссэн. Тиймээс Дэвид Эваныг аваад зарим ажил амжуулах мөн хүүхдээ парк дээр тоглуулахаар явсан гэж хэлсэн. Өвөл өвчтөе хүүхдээ аваад парк дээр тоглуулна. Тэр Эваныг эхлээд нэг парк руу авч явсан гэж хэлсэн. Дараа нь өөр парк руу аваачмаар санагдсан болохоор 2 дахь парк руу явах замдаа өөр тийшээ иргэсэн. Яагаад гэхээр Эван цангаж байсан болохоор нэг хүнсний дэлгүүр дээр зогсоод уух зүйл болон муурны хоол авсны дараа Дэвид 2 дахь парк руу явах бодлоо өөрчилж оронд нь хүүгээ Home Depot руу авч явсан гэж хэлсэн. За Home Depot гэдэг нь бол барилгын болон гэр ахуйн бараа зардаг дэлгүүр байгаа. Хяналтын камерын бичлэгүүд Дэвид болон Эван хоёрыг тэр хэлсэн цагийн орчимд энэ хоёр газарт байсан гэдгийг харуулсан. Тэд ойролцоогоор оройн 5 цаг 30 минутын үед буцаж гэртээ ирэхэд бол аимшигтай зүйл аль хэдийнэ болцсон байсан. Дэвидийн хэлснээр гэртээ ирснийхээ дараа Эваныг гараажинд үлдээгээд дугуйгаа унаж бай гэж хэлээд харин өөрөө дотгошоо орж Белиндад гэртээ ирснийг хэлэхээр явсан. Гэхдээ хажуугийн хаалган дээр очиход хаалга эвдэрсэн байгааг харсан гэж мэдүүлсэн. Тэгээд тэр Эваныг аваад замын эсрэг талын хөршиг рүүгээ гүйж очиод хаалгыг нь хүчтэй нүтгэд хөрш нь хаалга онгоолгоод Дэвид Эваныг түүний гар дээр түлхэж өгөөд гэрт нь хин нэг нь нэвтэрсэн эрхнэрээ шалгахын тулд буцаж очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Хөрш эрэхтэй нь Эваныг эхнэртээ өгөөд Дэвидийн араас гүйсэн. Яагаад гэхээр Дэвидийг ганцаараа гэртээ орох ёсгүй гэж бодсон. Оройн 5 цаг 30 минутын үед хөрш
Кишийн эхнэр 911 рүү залгаж Дэвид темплийн гэрт хин нэгэн нэвтэрсэн гэж мэдгдсэн үүнээс ердөө 2 минутын дараа Дэвид өөрөө 911 рүү залгаж эхнэр нь үхсэн гэж тэдэнд хэлсэн байна. Дуудлагын үеэр оператор Дэвидээс олон асуулт асуусан. Жишээлбэл судасны цохилт мэдрэгдэж байна уу гэхэд Дэвид мэдрэгдэж байна гэж хэлсэн. Мөн хиймэл амьсгал болон зүрхний шахалт хийж чадах уу гэж асуусан. Яагаад тэгэхээр Белинда нас барсан ч гэсэн хүүхдийг нь аврах боломж байж магадгүй гэж бодсон. Энэ нь бол хэр удаан хүчил төрөгчгүй байснаас шалтгаалх байсан. Гэхдээ Дэвид бол операторт хиймэл амьсгал хийх ямар ч боломжгүй гэж хэлсэн. Яагаад тэгэхээр Белиндагийн толгой үндсэндээ юучгүй болтлоо буудуулсан байна гэж хэлсэн. Удалгүй Харрис Каунтигийн 2 орлог шериф хэргийн газар ирсэн. Гэхдээ тэдний гэрт орохоос Темплийн гэр бүлийн нохой Шака бол шууд саадуулсан. Үүнийг зүгээр нэг нохой замд нь саад болсон гэж ойлгож болохгүй. Яагаад тэгэхээр Шака бол танихгүй хүн рүү ямар ч эргэлзээгүй дайрдаг тийм түрэмгийн нохой байсан. Офицерууд очих үед Шака бүрэн дайрах байдалд орсон, хуцаад, архираад, хаалга руу үсгрээд бараг л хаалганаас үсэрч гараад 2 офицер руу дайрахад бэлэн байсан. Мэдээж тэд Шака юу хийж магадгүйгээс айж байсан. Гэхдээ гэрт айл болох хурдан орох ёстойгоо мэдчихсэн. Нэг офицер хэлэхдээ шаардлагатай бол нохойг буудахад хүртэл бэлэн байсан гэдгээ дараа нь хэлсэн. За аз болоход яг тэр мөчөөс өмнө Дэвид гэрээс гарч ирсэн. Тэр Шакаг гараж руу оруулсан. Үүний дараа 2 офицер хэргийн газрыг шадлаж эхэлж түргэн тусламж болон бусад офицерууд эрхийг хүлээсэн. Гэр дотор тэд Белиндаг хувцсан шүүгээний дотор нүрээрээ доош харсан байдалтай олсон. Түүний толгойн ард тал руу нэг удаа буудсан. Белиндад бол амьд гэсэн шинж огт байгаагүй. Харамсалтай нь Baby Aaron гэсэн амьд үлдэх ямар ч боломжгүй болсон байна. Хувцсны шүүгээ дотор цус болон тархины эд хаасайгүй цацагдсан байсан. Белиндаг шалгахаас гадна мөрдөгчдөд шалгах хэргийн газар үлдсэн. Эхний онол нь гэрийг дээрэмдсэн Белиндагийн үхэл буруу эргэсэн дээрмийн үр дүн гэсэн санаа байсан. Өмнө нь хэлсэнчлэн хажуугийн хаалга эвдэгдсэн байсан. Зочны өрөө даяар шилний хилтэрхүүнүүд тарсан байсан. Телевизээр мөн тавиураасаа унсан олон шүүгээ онгорхой орхигдсан. Яг л хин нэгэн юм хайж ухсан мэт харагдчихсан. Гэхдээ асуудал нь бол энэ яг дээрэм шиг харагдаж байсан ч гэсэн юу ч хулгайлагдаагүй, бүр нэг ширхэг ч юм алгуулаагүй. Белиндагийн цүнх, төрөвч, машины түлхүүрүүд шууд олдсон. Тэрч байтугай унтлагын өрөөнд байсан үнэт эдлийн тавиур бүх юм нь ямар ч гар хүрээгүй хിവэрэ үлдсэн байсан. Хид хідэн шүүгээ онгорхой байсан ч гэсэн доторх зүйлс нь бол огт хөндөгдөөгүй. Тиймээс офицеруудад шууд с ิจ гтэй санагдаж эхэлсэн. Энэ бүхнийг бодолцож үзээд тэд Дэвидийг цагдаагийн машины ард хүлээж бай гэж хүсээд түүнийг цагдаагийн машины ард суулгасан. За энэ үед Дэвид бол маш их бухимдсан. Офицерууд түнд мэдүүлэг авахын тулд хилтэц рүү авч явах хэрэгтэй гэж тайлбарласан. Гэхдээ Дэвид яагаад тэгэх ёстойгоо ойлгоогүй, тэр үүнийг огт хүсээгүй. Яг л болсон явдал өөртөө ямар ч холбоогүй мэт аашилж байсан. Дэвид эхнэрт нь саяхан юу тохиолдсонд гунигдсан цочирдсан хүн шиг харагдаагүй. Түүний араас гэрлөө буцаж гүйсэн хурш нэг хажин зүйл хэлсэн. Тэд гэрлөө явж байх үед Дэвид эхнэрээ шалгах гэж байсан хэрнээ нэг ч удаа нэрээр нь дуудаагүй. Энэ нь хуршид үнэхээр сонин санагдсан. Энэ бол цагдаа нар анзаарч эхэлсэн олон хачин зүйлсийн зөвхөн нэг нь байсан. Дэвид гэрт нь хэн нэгэн нэвтэрсэн гэж хэлсэн ч офицерууд хэргийн газрыг илүү их харах тусам энэ бүхнийг зориуд зохиомлоор тавьсан гэдг нь илүү тодорхой болсон. Эхний с ิจ гтэй зүйл нь бол юу ч хулгайлагдаагүй явдал, мөн онгорхой шүүгэнүүд үнэндээ ухагдаагүй байсан. Дараагийн с ิจ гтэй зүйл нь эвдэгдсэн хаалга. Хэрвээ хаалга хаалтай байхад хэн нэгэн шил хагалсан бол хагарсан шил хаалганы яг ард гэр дотор тал тарсан байх ёстой. Гэхдээ энд тийм байгаагүй. Шилнүүд хаалганы яг ард биш, хажуу тишээ зочны өрөөний хэсэгт илүү их тархсан байсан. Энэ нь шил хаалгыг бол аль хэдийн онгорхой байхад хагарсан гэсэн санааг өгсөн. Цагдаа нарынхаар бол хаалга онгорхой байсан бол дээрэмчид яагаад онгорхой байсан тэр шилийг хаглах хэрэгтэй гэдэг санааг хэлсэн. Өөр нэг с ิจ гтэй зүйл бол тэдний нохой Шака. Тэр нохой ямар ч нөхцөл танихгүй хүнийг зүгээр гэртээ оруулдаггүй, бүр хизээч. Хэргийн газар ирсэн офицерууд хүртэл түүнээс айсан. Дараа нь Дэвид нохойг тэр өдөржин гараажинд төгссөн байсан гэж хэлхийг оролцсон. Гэхдээ энэ нь бол ямар ч логикгүй. Тэгвэл Дэвид гэрт нь хэн нэгэн нэвтэрснийг мэдсэний дараа, эхнэр нь харгисаар алагдсныг ойлгосны дараа офицерууд ирэхээс өмнө нохойг хажуугийн хашаа руу гаргасан гэсэн үг болно. Мөн өмнө хэлсэнчлэн Дэвид 911-ийн операторт судасны цохилт шалгасан гэж хэлсэн. Гэхдээ хэргийн газарт байсан их хэмжээний цусыг бодоход хамгийн багадаа Дэвид дээр жоохон ч гэсэн цус наалцсан байх ёстой. Гэтэл үгүй, Дэвид бол бүр нэг ширхэг цусны толбож байгаагүй.
Энэ нь бол тэр судасны цохилтыг огт шалгаагүй гэсэн үг. Яагаад тэгэхээр тэр Белиндаг аль хэдийн үхсэн гэдгийг мэдэж байсан болохоор. Цагдаа нар дараа нь Дэвидийн хаана байсан талаарх мэдүүлэгтэй холбоотой өөр зөрчилтэй зүйлсийг олж мэдсэн. Дэвид хүнсний дэлгүүр болон Home Depot руу явсан гэдгийг бид нар мэднэ. Гэхдээ тэр хоёр газрын хооронд явсан хугацаа нь бол маш урт байсан. Хүнсний дэлгүүрээс Home Depot хүртэл хамгийн ихдээ 20 минутын зам байсан. Гэтэл цагийн бүртгэлүүд Дэвидийг 36 минут зарцуулсан гэж харуулсан. Тэр замын түгжрэл байсан гэж хэлсэн. Гэхдээ мэдээж түгжрэл байх ямар ч боломж байгаагүй. Мөрдөгчд энэ хугацаанд Дэвид аллагын зэвсгийг нуусан гэж үзсэн. Ялангуяа Дэвидийн ажилдаг сургуулийн нэг сурагч түүнийг ачааны машинтайгаа будааны талбайн ойролцоо харсан гэж хэлсэн. Энэ газар бол хүнсний дэлгүүрээс Home Depot руу явах ердийн зам дээр огт байдаггүй. Хүмүүс Дэвидийг тэр будааны талбайд бууга нуусан гэж итгэдэг. Тэр зэвсэг өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Белинда алагдсан хувцсны шүүгээ дотроос 2 урт буу олдсон. Гэхдээ түүнийг буудсан шотган бол хизээч олдоогүй. Энэ зэвсэг олдоогүй явдал нь бол шүүх хурлын үеэр прокурорын хувьд маш том асуудал болсон. Белиндагийн задлан шинжилгээ аллагын маргааш хийгдсэн бөгөөд тэрээр 12 хэмжээтэй шотганаар дахин цэнгэлсэн сумаар буудуулж амиа алдсан нь батлагдсан. Задлан шинжилгээ болон хэргийн газрын цусны тархалтын шинжилгээнээс харахад бууг Белиндагийн толгоон яг ард талд нь тулгаж буудсан нь тодорхой болсон. Мөн цусны тархалт бол Белинда алагдах үедээ өвдөглөж байсан гэдгийг харуулсан. Хэрвээ үнэхээр буруу эргэсэн дээрэн байсан бол хин нэгэн Белиндаг ингэж цаазлах хэлбэрийн стилээр алах ямар шалтгаан байхгүй. Мөн нэг чухал зүйл байгаа. Яагаад дээрэмчин шотган ашиглах ёстой гэж энэ буу бол маш том, авч явахд эвгүй, нуухад хэцүү, ямар ч утгагүй зүйл. Бас энэ хэргийг хитэн цагт болсон гэдгийг бодох хэрэгтэй. Энэ бол яг оройн өмнөх үе хүүхдүүд сургуулаасаа тараад автобуснаас бууж гэртээ харж байгаа цаг эцэг эхчүүд нь ч гэсэн ажилласаа ирж байгаа үе. Яг ийм идэвхтэй гэр бүлүүд амьдардаг хороолол ямар дээрэмчин яг энэ цаг үед гэрлүү дайрч орох вэ гэдэг асуудал. Энэ үед бол Дэвид маш их буруутай харагдаж байсан. Мөрдөгчд ч гэсэн мөн адил бодож байсан. Гэхдээ баривчлахад хангалттай нотлохоо байгаагүй. Ялангуяа буудсан зэвсэг нь байхгүй болохоор энэ үедээ бол маш хэцүү хэрэг болсон. Бас нэг асуудал нь бол Дэвид тэр гэрт амьдардаг байсан. Тиймээс түүний DNA бол бүх байшин даяар байх нь бол хэвийн зүйл. Дэвид эхнэрийнхээ аллагын гол сэжигтэн болж байгааг өөрөө ч мэдчихсэн, гэр бүл нь ч мэдчихсэн, бүхэл дэлхий даяараа мэдчихсэн. Гэхдээ хүн бүр түүнийг ийм аимшигтай зүйл хийх чадвартай гэж итгээгүй. Миний өмнө ярьсан хэсгүүдээс харахад бол Дэвид сайн нөхөж байгаагүй, сайн хүнж байгаагүй. Гэхдээ тэр гадна талын дүр төрхөө бол маш сайн хадгалж чаддаг хүн байсан. Цөөн хідэн ойрын найз хөршөөс бусд нь Белинда бол ямар нөхцөлд амьдарч байсныг мэддэггүй байсан. Хүмүүс бол ёстой яг л нэг жинхэнэ Америк ахлах сургуулийн хөл бөмбөгийн дасгалжуулагч гэсэн дүр төрхтэй Дэвид Темпл жирэмсэн эхнэрээ алсан гэдэгт бол итгэж чаддаггүй. Тэдний тархин нь бол үүнийг хүлээж авч чадахгүй байсан л гэсэн үг. Гэхдээ мэдээж хүмүүс ярьж эхэлсэн Дэвидийн гэр бүлээс гадуур хууралтын талаар цуу яриа улам тархаж улам олон хүн магадгүй хийсэн ч байж болох гэж бодож эхэлсэн. Мөрдөгчд задлан шинжилгээ хийгдсэн өдөр энэ хууралтын талаар мэдсэн. Энэ нь бол олон жилийн турш тэдний барьж авсан гол сэтэл нь болсон. Гэхдээ Дэвид Белиндагийн аллагын цорын ганц сэжигтэн байгаагүй. Riley Joe Sanders гэдэг Белиндагийн хөрш мөн түүний сурагч байсан хүүхэд ч гэсэн маш их сэжигтнэр орж эхэлсэн. Белинда саяхан Riley-гийн эцэг эхэд хүүн 131 хичээл тасалсан гэж хэлсэн байсан. Мэдээж Riley бол үүнд баяртай байгаагүй. Тэгээ энэ нь бол аллах үлдэх маш хүчтэй сэтэл байгаагүй ч гэсэн түүнийг уурлуулах хангалттай зүйл байж болох байсан. Гэхдээ Riley-г сэжилсэн гол шалтгаан нь бол тэр 1 сарын 11-нд хаана байснаа цагдаад худлаа хэлсэн явдал. Тэр өөрийгөө сургууль дээр байсан гэж хэлсэн ч үнэндээ найзуудтайгаа машинтаа явж өвс татаж байсан нь ил болсон. Мэдээж тэр хичээл тасалснаа эсвэл эцэг ихтэй мэдгэдгийг хүсээгүй байж болно. Гэхдээ энэ нь цагдаа нарт мэдээж буруугаар харагдсан. Энэ нь бол Дэвидийн өмгөөлөгчийн талд маш их ашигтай зүйл болсон. Үүнээс гадна Белинда алагдахаас 8 хоногийн өмнө энэ сурагч өөр нэг хүр шайлт нь орсон хулгайн хэрэгтэй холбоотой байсан нь илэрсэн. Тэгэхээр Белинда эцэг эхт нь хичээл тасалсан талаар хэлсэнд уурлаад түүнийг алсан байж болох уу гэдэг асуудал гарч ирсэн.
Ялангуяа Райлигийн аав Белиндаг алсан буутай ижил төрлийн 12-ийн хэмжээтэй шотганыг эзэмшдэг байсан. Райлигийн нөхцөл байдал бол уламжид орцсон. Яагаад тэгэхээр Райлигийн аавд байсан тэр шотган нь алга болсон байсан бөгөөд дараа нь Райлигийн найзны оронд ороос олдсон. Райлиг маш хатуу байцаасан ч гэсэн мөрдөгчд бол аллагтай шууд холбож чадаагүй. Тиймээс Белинда темплийн алхахын хэрэгт тэр үедээ ямар ч баримтчилгаа хийгдээгүй. 7 хоногуд өнгөрсөн, 7 хоногуд нь сар болсон, сарууд нь жил болсон, гэхдээ ямар ч баримтчилгаа байгаагүй. Белиндад хайртай байсан Дэвидийн гэр бүл энэ хугацаанд бол чимээгүй байсан. Тэд олон нийтэд мэдэгдэл хийдэггүй, Белиндагийн алуурчныг олооч гэж гуйдаггүй байсан мөн шагналын мөнгө ч гэсэн зарлаагүй. Хэрвээ тэд хүүгээ гимгүү гэж үнэхээр бодож байсан бол эдгээр зүйлсийг хийх л байсан. Харин Белиндагийн гэр бүл болох Лукасийн хэвлэл мэдээлэл болон мөрдөгчдөд шударга ёсыг шаардж байсан. Мэдээж баримтчилгаа хийгдээгүй явдал бол бүх олон нийтийг уурлуулж бухимдуулж байсан. Гэхдээ Harris County-гийн мөрдөгчд тэдэнд энэ хэрэгт нэг л боломж байгаа гэдгийг мэдчихсэн. Тиймээс итгүүлээсэн, нотлохоо цуглуулсан. Дэвид темплийн эсрэг хэргийг аль болох сайн бэлтгэхийн тулд шаргуу ажилласан. Энэ хугацаанд бол Дэвид юу ч болоогүй мэт амьдралаа үргэлжлүүлсэн. За мэдээж энэ нь бол нэг тийм гайхаад байх зүйл биш. Тэр эцэст нь хайзартай гэрэлсэн. Тэд 2001 оны 6 дугаар сард гэрлэж хамтдаа Авен хүүг өсгсөн. Ингээд эцэст нь 2004 оны 11 сард баримтчилгаа хийгдсэн. Дэвид өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн. Түүний шүүх хурал 2007 оны 10 сарын 16-нд эхэлсэн. Энэ шүүх хурлын талаар ярих зүйл маш их учраас би яг гол тайлбаруудыг нь хоёр талаас нь товчхон яриад өгье. За эхлээд прокурорын талаас мэдээж нууц амрын харилцаа энэ алгын сэтэл байсан нь маш тодорхой гэж тэд үзсэн. Дэвид хайзартай хамт байхыг хүссэн. Тиймээс жирэмсэн эхнэрээсээ салах биш алхаар шийдсэн гэж прокурорын тал үзсэн. Прокурорын хэлснээр Дэвид гэрээ зориуд герт хаалтан орсон мэт харагдуулж тавьсан. Дараа нь өөр газар байсан гэх нотлохоо бий болгохын тулд хүүгээ дагуулад гадуур явсан гэж үзсэн. Дэвидийн өөр газар байсан гэх нотлохоотой хамгийн хэцүү зүйл нь бол шүүх эмнэлгийн шинжээч Белиндаг яг хитэн цагт нас барсныг тогтоож чадаагүй явдлаасан. Өмгөөлөх тал дээр бол Белиндаг 4 цаг 30 минутын орчимд алагдсан гэж маргасан. За энэ нь бол тэдэнд төгс тохирж исэн. Яагаад тэгэхээр 4 цаг 32 минутанд Дэвид камер дээр бичигдсэн. Харин прокурорын тал Белиндаг 4 цагийн орчимд ажилласаа ирснийхээ дараахан алагдсан гэж үзсэн. Тэр үед бол Дэвид өөр газар байсан гэх нотлохоо байгаагүй. Үүнийг дэмждэг зүйл нь бол Белиндаг олдох үедээ ажлын хувцас гуталтайгаа байсан явдал байсан. Хэрвээ тэр гэртээ 30 минут байсан бол ядаж гутлаа тайлах байсан байх магадлалтай. Прокурорын талын үзэж байгаагаар хэргийн газраас харахад Белинда шууд дээшээ гараад бараг тэр даруйда цаазын ялын стилээр алагдсан гэж үзсэн. Хэрвээ энэ үнэн бол Дэвидэд хэргийн газрыг зориуд зохиомлоор тавихад 20 минут байсан гэсэн үг. Прокурорын талын хэлснээр бол энэ нь бол хангалттай хугацаа. Мөн тэд шил буруу газар тарсан байсан, шака танихгүй хүн рүү заавал дайрах байсан, юу ч хулгайлагдаагүй зэргийг дурдсан. Прокурор Дэвидийн Белиндад хэрхэн хандаг байсан талаар олон гэрчүүдийг дуудаж мэдүүлэг өгүүлсэн. Үүнд Квентин болон Тами Харланд нар багтаж байсан. Мөн хэргийн газар байсан хамгийн түрүүнд ирсэн хүмүүс болох орлогч шерифүүдийг ч гэсэн дуудаж Дэвидийн сэтгэл хөдлөл буюу сэтгэл хөдлөлгүй байдлын талаар нь ярьсан. Шүүх хурлын үеэр хоёр хүн гарч ирсэн нь зөвхөн тангарагтны шүүхийг биш, шүүх танхимд байсан бүх хүмүүсийг цочирдуулсан. Тэр хоёр нь Riley Joe Sanders болон Heather Scott байсан. Riley бол прокурорын талд мэдүүлэг өгсөн. Ингэснээр өөр дээрээсээ с сэжгийг баг зэрэг холдуулж чадсан. Тэр мэдээлэлээ маш нээлттэй өгч ерөнхийдөө маш сайн хамтран ажилласан. За харин Дэвидийн шин эхнэр өмнө нь нууц амраг байсан эмэгтэй Heather Scott бол өмгөөлөх талд мэдүүлэг өгсөн. Heather тэдний харилцааны талаар ярьсан. За миний ойлгосноор бол тэр харилцааны ач холбогдлыг маш багаар харагдуулахыг оролдсон. Тэр хэлэхдээ алгаас өмнө бол энэ харилцаа удаан үргэлжлээгүй. Тэр алганаас өмнө бид нар бие биендээ хайртай байгаагүй гэх мэт зүйлсийг ярьсан. Прокурорын талд мэдээж тэднийг нилээд ноцтой харилцаатай байсан гэж харуулахыг хичээсэн. Өмгөөлийн талын хувьд бол тэдэнд хэрэгтэй байсан ганц зүйлс нь бол ямар нэгэн эргэлзээг тангарагтны шүүгчдэд төрүүлэх байсан. Аллагын зэвсэг байхгүй байсан нь тэдний ажлыг бол илүү хялбар болгож өгсөн. Тэдний давж гарах ёстой нэг асуудал бол зочны өрөөндөх хагарсан шил. Хэрвээ хаалга хаалттай үед шил хагарсан бол шил шууд хоошоогоо тархах ёстой байсан. Гэтэл энд шил хажуу тишээ тарсан байсан. Яг л хаалга аль хэдийнэ онгорхой байхад хагарсан мэт.
Өмгөөлөгчийн талын тайлбар нь бол Дэвид тэр өдөр гэрлүүгээ маш хурдан орж ирсэн учраас хаалга онгоох үед шил хүчээр хажуу тийшээ түлхэгдсэн гэж өмгөөлсөн. Мөн өмгөөлөх тал Шакаг прокурорын тал хэлж байгаа шиг тийм түрэмгийн нохоо биш байсан гэж эргэлзээ төрүүлэхийг оролцсон. Өмгөөлөхийн талын нэг гэрчийн мэдүүлэг маш сонирхолтой байсан. За энэ нь бол нас барсан цагтай холбоотой. Өмнө нь ярьсанчлан прокурорын тал бол Белиндаг 4 цаг, харин өмгөөлөх тал болохоор 4 цаг 30 минут орчимд алагдсан гэж маргаж ирсэн. Тэдний гэрийн ардхан талд амьдардаг 3 хүү 1999 он цагдаад нэг зүйл хийсэн. Тэгэд 4 цаг 30 минутын орчимд нэг удаагийн буун дуу сонссон гэж мэдээлсэн. Хэрвээ тэр буун дуу үнэхээр Белиндаг алсан дуу байсан, эсвэл цаг нь үнэхээр 4:30 байсан бол Дэвид үүнийг хийж чадахгүй байсан гэсэн үг. Гэхдээ энэ гэрчийн мэдүүлэг өмгөөлөх тал болон Дэвидийн өөр газар байсан гэх нотлохоог дэмжиж байсан ч тухайн үед тэд зүгээр л хүүхдүүд байсан. Тэд цагийг андуурсан байж болно, эсвэл машины хөдөлгүүр огцом тесрэг мэт дуугарсныг буун дуу гэж андуурсан байж болно. Ингээд эцэст нь 2007 оны 11-р сард 4-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа Дэвид Темпл хүн амны хэрэгт буруутай гэж тогтоогдож бүх насаараа хорих ялыг сонссон. Гэхдээ хэрэг үүгээр дуусаагүй. Ял сонсноос хэдэн жилийн дараа Райли Сандерсын нэг найз мөрдөгчд дээр очиж би энэ сэтгэл дотор байгаа бүх юмаа гаргах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр Райлиг тэдний гэрт болсон хулгайн талаар ярьж байхыг сонссон гэж мэдүүлсэн. Түүний хэлснээр Райли байдал хяналтаас гарсан талаар ярьсан. Мөн түүний нохой түүн рүү дайрсан, тэр нохойг нь буудсан, дараа нь сандарч зүхтсан гэж хэлсэн. Мөрдөгчид мэдээж үүнийг маш их сонирхсон. Тэд түүнээс албан ёсны мэдүүлэг авч бичүүлсэн бөгөөд дараа нь шүүгчид үзүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ хэрэг дээр оролцоогүй байсан нэг мөрдөгч бүх материалыг дахин нягтлж шин зүйл олж харахыг хүссэн. За тэгээд тэр үнэхээр олсон байна. Нийт 1319 хуудас хуучин цагдаагийн тайлан байсан бөгөөд тэр тайлангууд Райли Сандерсын нэрээр дүүрэн байсан. Бас өмнө нь хизээж харагдаагүй, хуваалцагдаагүй мэт санагдах маш их мэдээлэл байсан. Энэ бүхнийг харахад Райли анх бодож байснаас илүү том сэжигтэн мэд харагдаж эхэлсэн. Мэдээж энэ мэдээллийг Дэвидийн өмгөөлөх багт нь өгсөн. Тэд үүнийг хараад шууд анхаарлаа хандуулж эхэлсэн. Учир нь тэдний харснаар бол прокурор бүх нотлох баримтыг ил болгож өгөөгүй мэд харагдчихсэн. Үүнтэй холбоотойгоор тусгай сонсгол хүртэл болсон хуучин ерөнхий прокурор өөрийгөө би тухайн шүүх хурлын үеэр хуулийн дагуу бүх зүйлийг хийсэн гэж хамгаалсан. Гэтэ шүүгч бол үүнтэй бүрэн санал нийлээгүй, тиймээс хэргийг дахин нээх зөвлөмж гаргасан. Ингээд 2016 оны 11 сард Texas-ийн эрүүгийн давж заалдах шатны шүүх Дэвидийн яс шийтгэлийг хүчингүй болгосон. 9 жил шоронд хоригдсны дараа Дэвид Темпл дахин шүүх хурал болохыг хүлээж байх хугацаанд батлан даалтаар сурлагдсан. Ингээд түүний 2 дахь шүүх хурал 2019 оны 7 сарын 8-нд эхэлсэн. Шүүх хурал эхлээд 4 хонож байхад Heather бол Дэвидээс салсан гэдгээ зарласан. За энэ нь мэдээж Дэвидийн шүүх хуралд огт сайнаар харагдаагүй. 18 хоногийн турш шин тангарагтын шүүх бүх мэдээллийг сонссон. Үнэхээр бүх мэдээллийг нэг ч зүйл орхиогүй. Гэхдээ эцэст нь азартд яг ижил дүгнэлтэнд хүрсэн. Дэвид Темпл бол хүн амны хэрэгт буруутай. Гэхдээ хамгийн галзуу нь бол 7 цаг ярилцсны эцэст тангарагтны шүүгчид Дэвидэд ямар ял өгөх тал дээр санал нэгдэж чадаагүй. Ингээд шүүгч mistrial буюу ялын хэсгийг хүчингүй болгохоос өөр аргагүй болсон. За аз болоход энэ нь бол Дэвидэд шин 3 дахь шүүх хурал болно гэсэн үг байгаагүй. Дэвид буруутай гэдэг нь бол аль хэдийн шийдэгдсэн. Харин дараа нь болсон зүйл нь бол зөвхөн ял шийтгэл тогтоох тустай шүүх хурал хийхээр болсон. За харамсалтай нь энэ шүүх хурал бол ковидын цар тахлын улмаас хойшлогдсон. Энэ хугацаанд Дэвид бол батлан даалтаар сул хിവэрэ байсан. Гэхдээ эцэст нь 2023 оны 4 сард Белинда алагдсанаас 24 жилийн дараа Дэвид ял сонссон. Түүнд бүх насаар нь хорих ялыг өгсөн. Намайг нэг цочирдуулсан зүйл нь болохоор Эван буюу Белинда болон Дэвидийн хүү энэ бүх хугацаанд аавынхаа талд зогсож исэн. Тэр аавыгаа цагаатгагдана гэж найдаж байсан. Бас өөр нэг цочирдсан зүйл нь бол Дэвид бүх насаараа хоригдсон ч гэсэн 17 жилийн дараа хугацаанаас өмнө сурлагдах хүсэлт гаргах эрхтэй. Мэдээж Белиндагийн гэр бүл бол Дэвид түүнийг алсан гэдэгт одоо хүртэл хатуу итгэдэг. Дэвид бол өөрийгөө гимгүү гэж хэлсээр байдаг ч тэднийс байр суурь хизээж өөрчлөгдөөгүй. За миний бодлоор ихэнх хүмүүс бол Дэвидийг буруутай гэж бодох бах. Гэхдээ зарим хүмүүс бол Райлиг хийсэн байж магадгүй гэдэгтээ бас санал нийлэх бах. Мэдээж миний хувьд ч гэсэн ингээд эргэлзээ төрчгөөр айгүй хэцүү л дээ.
яг ийм хэрэг хийсэн хүмүүсийн нэг сэтгэл зүг нь юусоо ойлгохгүй маа, зүгээр салаад тэгээд өөрийнхөө хайртай дуртай болсон хүнтэйгээ ингээд сайхан амьдрах боломж байдаг. Гэтэл юусоо тэгдэггүй. Яагаад гэдгийг өстой үнэхээр мөнгөний төлөө юу, ихэнх нь л тэгэл мөнгнөөс л болоод ингээд ах шиг санагддаг. Та нар минь бас хэрвээ энэ Райли хэрийг үйлдсэн үү, эсвэл энэ нөхөр Дэвид нь хэрийг үйлдсэн үү гэдэг талаар санал бодлоо бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.